Манай улсад сэргээгт хэрчим хүч ашиглаж цахилгаан дулаан үйлдвэрлэдэг 9 иргэн аж ахуй нэгж байдгийн 3 нь албан байгууллага бол 6 нь иргэд байна. Тэдний нэг болох Батуулдынхыг бид зорьсон. Мөрөөдөлтөд хөтлөгдөж тууштай ажилласны үр дүнд эднийх өнөөдөр цахилгаан дулаанаа өөрсдөө үйлдвэрлэж эхэллээ. Шийдэл нь ердөө нарны энерги. За энэ байшин дээр байгаа нарны панелууд бол нэг нь 400 ваттын панел байгаа. Нийтдээ 36 ширхэг байгаа. Тэгээ 14.5 кВт-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. За дулааны коллектор нарны коллектор нь болохоор одоо нэг нь 2.7 кВт. Өөрөөр хэлбэл нэг 10 гаруй кВт-ийн хүчин чадалтай юм байгаа. За дулааны ноцоос маань бас нэг 12 кВт-ийн чадалтай энэ ноцоос байгаа. Тэгэхээр энэ эхний хоёр буюу нарны панел, нарны коллекторууд бол үндсэндээ ямар ч одоо зардалгүйгээр шахав эрчим хүч дулааныг үйлдвэрлэж байна гэсэн. Нийт 180 м2-ыг халаадаг. Биднийг очиход эднийх төвийн шугамын халаалтаас дутах юмгүй дулаан байсан. Хуримтлагдсан эрчим хүчийг нөөцөлж 100% дулааны хэрэглээг хангадаг. Харин илүүдэл захилгаанаа улсдаа борлуулдаг. Гэвч өртгөө нөхөхийн тулд борлуулалтын үнэд төр анхаарах шаардлагатайг ярьлаа. Нарны эрчим хүчийг төвийн эрчим хүч рүү шилжүүлдэг одоо нэг тогтмол хүчлийг хувьч хүч рүү шилжүүлдэг энэ нөөцөр маань өөрөө цагийн тохиргоотой. Бид нар одоо яг шөнийн хямдралтай үед нь батарейгаа цэнгэлж болно. Өдөр яг оргил хичээл үеэр буцаага зардаг ч юм уу тиймэрхүү тохиргоонууд хийж болдог. Тиймэрхүү гурмаар ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол одоо нарнаас дулаанаач авж ийн эрчим хүчийг хоёуланг нь үйлдвэрлэж хуримтлуулж авах боломжтой гэсэн. Шөнө одоо 21 цагаас өглөө 6 цаг хүртэл одоо бага ачаалттай байдаг. Энэ үед манай төвийн эрчим хүчний системээс илүү гарсан цахилгаан эрчим хүчний Орсын холбооны улс руу одоо хямдхан үнээр гаргацдаг. Тэр үнээрээ энэ нөөцлөлтөй хураагауртай ийм айл өрх аж ахуйн байгууллагуудад одоо дэмжиж өгвөл бид нэр тэргээр хураагаар цэнгэлчихэд тэгээ өглөөний их ачаалт нь ороод системийн горомд ороо явчих. Орой өглөөний ачаалт ордог тариф, өдрийн тариф, шөнийн тариф гэсэн үндсэн ийм 3 тарифтай байх юм бол айл өрх сэргийгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулахад бол бэлэн байна. Эднийх бага урын сэргээгт хэрчим хүч үйлдвэрлэгч бусад хүмүүс эндээс санаа аваасаа гэсэндээ загвар туршилтын төсөл хэрэгжүүлснээ тэрээр ярьлаа. Яг ийм эрчим хүчийг ямар ч байшинд суйрлуулж болно. Гэхдээ зураг төсөл чухал, мөн өртөг өндөр. Жишээлбэл Батуулдынх ийм төхөөрөмж суйрлуулж үйлдвэрлэгч болоход ойролцоогоор 100 сая төгрөг зарцуулжээ. Нэг суйрлуулчих бол дулааны зардал гарахгүй. Харин цахилгааны зардлыг 3-аас 4 дахин хэмнэ. Үүнээс ашиг олох боломжгүй. Гэвч үнийн бодлого уян хатан биш гэдгийг тэрээр ярьсан. Харин бид сэргээгт эрчим хүчний үнийг төр хэдэн төгрөгөөр тогтоосныг эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа. За үүнд бол 2 төрлийн тариф байгаа. За өдрийн цагаар нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг 144.18 мөнгөөр, орой оргил цагийн үед нийлүүлэх тарифыг буюу одоо 221.89 мөнгөөр баталсан байгаа. За энэ оройн 17 цагаас 22 цагийн хооронд үргэлжлэхээр байгаа. За хэрэглэгчид маань бол одоо цахилгаан төвийн сүлжээнээс журмынхаа дагуу өсөлттэй өвч техникийн төсөл аваад за тэгээд одоо нэгдсэн сүлжээнтэй холбогдоод за тэгээд цахилгаан эрчим хүчээ одоо тооцоолоод явах юм боломж өртсөн байгаа. Ийм үйлдвэрлэгч болж бизнесийн орлого олох боломжгүй. Гэхдээ иргэд байшингийн дулаан алдагдлыг анхаарах шаардлагатай. Хэрэв байшинд дулаан алдаж байвал ямар ч технологи үр дүн өгөхгүйг мэргэжлийнхэн хэлж байлаа.